Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Омын нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Тань өглөөний мэнд хүргэе. За, шинэхэн ажилтан, шинэхэн хөтлөгч маань орж ирээд пастраасаа ер нь нэлээд олон сонирхолтой асуултуудыг асууж байгаа. За, түүний нэг нь бол өнөөдөр бид загалмай үүрэх гэдэг талаар ерөөхдөө ярилцах байгаа. Тэгэхээр бид эзнээс өгсөн тэр хараа зорилгын дагуу бид амьдардаг, бас түүнийг ирж хайсаар байдаг тийм. Тэгэхээр тэгвэл өнөөдрийн бид нар үгийн цагаараа итгэгч хүн бүр заавал загалмайгаа дагах одоо үүрэх ёстой юу гэсэн асуултанд хариулахаар байгаа. За тэгээд асуулт гэдэг бол мэдээж бол өргөлж бол чухал байдаг. Тэгээд Библийн сургаалд олон жил бас ингээд хичээл заах үедээ асуулт тавих нөхөр оюутны төвчлэн байхгүй гэдэг баг. Тэгээ хамт хоолнд орохоор зөндөө байдаг байхгүй. Тэгээ магадгүй асуултыг хаана тавих вэ гэдэг нь чухал байдаг гэж магадгүй. Хамгийн гол зүйл нь хүн зүрх сэтгэл дотор нь явж байгаа асуултуудад хариултаа олох хэрэгтэй. Асуултынхаа хариуг олоогүй явж байгаад тэр хариулт хэрэгтэй амьдралын хэсэгтэр ирэх үед бидэрт юм маш хүндэр тусдаг. Тийм болохоор асуултанд өглөө хариулах болсондоо маш их баяртай байгаа. Тэгээ бүгдээр хамтдаа асууж бас хамтдаа асуултын хариултыг нь хамтдаа эрен хайцгаая. Байна. За тэгээд үгийн цагаа эхлүүлэхээс өмнө хамтдаа эзний өмнө ирэн түүнд алдар магтааллыг өргөцгөөё. Awatani bibishirle
эртлэн хайхвал усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж бие махбод минь таныг хүсн тэмүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид хамтдаа Матай 10 дугаар бүлгийн 38, 39 дэх ишлэгийг үзэх байгаа. За энэ загалмаагаа авалгүйгээр миний хойноос дагагч нь миний хувь зохистой нэгэн биш. Амиа олгогч нь түүнийг алдах болно. Миний төлөө амиа алдагч нь түүнийг олох болно гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ ишлэгийг зарим хүмүүс уншихдаа шууд ингэж ойлгодог. Өнөөдрийг хүртэл амьдрсан миний амьдрал бол утгагүй юм байна. Өнөөдрийн амьдралыг бол тэр чигээр нь цэг тавиад Есүс намайг яаж амьдрах гэж тэрүүгээр амьдрах юм байна гэж. Гэтэл хэрвээ бурхан хүмүүсээс ийм хүмүүс гэсэн моохэр гэж бодохоор ийм зүйлийг шаарддаг бол энэ буруу ойлголттой бидний. Бурхан биднийг тэр юу гэдгийг Есүс итгэхэд тийм хэцүү. Есүс итгэснийхаа дараа хаяхад тийм хэцүү амьдрал руу авчирангуудаа тэр бүхний бүгднгийн өнөөгийн хэлбэр бол форматлж шинээр авч явна гэж хэрвээ бодож байгаа бол яагаад ийм удаан биднийг хүлээлгэсэн юм бэ гэдэг асуулт бол бас гараад ирнэ. Асуултаас асуулт үүснэ гэсэн үг болж байна. Гэтэл бурхан биднийг яг сонгож авсан өдөр нь түүний яг ажиллаа эхлэхээр шийдсэн хамгийн төгс цаг байдаг гэдгийг бол бид нар бол мэдж авах хэрэгтэй. Тэгэхээр бурхан өөрчилж, шинчилж эсвэл өнгөрсөн хугацаанд сурж мэдсэн зүйлийг энэ зөв зүйлд ашиглаж өнөөдөр яг өөрийнх нь загалмайг өөрийг нь дагаж амьдрахад шаардлагатай хэрэгцээтэй өөрчилж шинчилж хаяхаастай өөрчилж шинчилж юм олж авахд суур болсон яг тэр бүх зүйлүүд бэлэн болсон тэр өдрөл бидний өөрийнхөө Есүс Христийн тусаар аварсан байдаг гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Загалмаа бол зовлон гэхээсээ илүү загалмаа бол бидний амьдрал дээр үргэлжлүүлэн авч явах ёстой бидний хинбэ гэдгийг илэрхийлдэг зүйл байдаг. Бид загалмаа харах үедээ бидний үүрэх ёстой зовлонгийн тухай биш. Харин бидний зовлонг үүрсэн Есүс Христийн талаар болон Бурхан загалмай дээр бидний төлөө юу хийсэн бэ гэдгийг илүү сандаг байх хэрэгтэй. Зарим хүмүүс загалмайг зовлон гэж харахтаа Есүсийг юу гэдгийг маш их зовсон, Есүсийг өгөхөөсөр аргагүй байсан. Есүс бидний төлөө бүр янз бүрийн юм хийгээд зохицуулах гэж оролдоод сүүлдээ бүр барахгүй болохоор бүр аргаа бараад бидний төлөө амиа өгсөн юм шиг ойлгодог нь бол тэр нь бол буруу байгаа. Эхнээсээ төлөвлөгдсөн зүйл байсан гэж. Есүс загалмай дээр бидний төлөө амиа өргөх нь Бурхны хүсэл. Энэ үнэхээр эхнээсээ төлөвлөгдсөн бидний амьдралд бидэнд үлгэр жишээ болох биднэрт Бурхныг дагах жишээ болсон тийм гайхалтай Бурхны мөн чанар, Бурхны хайрын илэрхийлэл байдаг. Юу хийх болсныг бид нэр ингээд харин бол санах хэрэгтэй. Яагаад загалмай дээр өгөх болов гэдгийг санах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нэр гэмтэй байсан гэдгийг санах хэрэгтэй. Бид нэр гэж хэлэхдээ харин та өөртөө бол би гэмтэй байсан гэдгийг санах хэрэгтэй. Есүс ганцхан таны төлөө хүртэл загалмай дээр нас орохоос аргагүй нөхцөл байдалд орсон гэдгийг санах хэрэгтэй. Зарим хүмүүс би залуухан эсвэл энэ жоохон хүүхэд юу л хийж амжааж хүн өмнөөс нөхөхээр юу л хийж амжсан байв гэж бодож байгаа бах те. Гэтэл яг үнэндээ Есүс загалмай дээр хатагдсан алхтахаас өөр хамгийн зөв арга байгаагүй гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Хэрэв Есүс загалмай дээр хатагдсан алхтахаас өөр арга байгаагүй юм бол бид нар өөрсдийнхөө загалмайг үрж явахаас өөр бидний амьдралд яг зөв зам байхгүй гэсэн үг болж байна. Тэгвэл загалмайгаа өөрнө гэдэг чинь юу юм бэ гэдэг асуултан дээр бид ирсэнтэй. Үүнийг өнөөдөр бид нар асууж байгаа шүү дээ. Загалмай таны хувьд Христийг сонгосноос болж ирэх өвчин зовлон ядуурл хэцүү байдал ааштай хүнтэй хамт байх ч юм уу те эсвэл урвалт эсвэл юма булаалгах хуурдах гэх мэт тэр зүйлүүдийн талаар зөвхөн яриагүй юм а гэдэг бид нар ойлгож авах хэрэгтэй. Загалмай гэдэг нь дэсвэр дэвчээр хайрлахын тулд өгөөмөр хандах, нэгүүлсэнгүй хандах те. Загалмай гэдэг нь юу гэхээр өнөөдөр хүртэл олд цуглуулсан зүйлүүдээ те өөр хүмүүсийн төлөө хэрэглэх. Загалмай гэдэг нь юу вэ гэхээр те өөрийнхөө ашгийг хойш нь тавиад өөрөө ашиг олж болох байсан тэр зүйлээ хойш нь тавиад өөр олон хүмүүстэй хуваалцахын тулд авяас чадвар бэлгээ хэрэглэх гэдэг ч юм уу. Энэ зүйлүүд бол загалмай. Энэ дандаа сонголтуудтай холбоотой байдаг.
Тэгэхээр би өнөөдөрс өөрийнхөө хүслээр амьдрахаа болж Бурхны хүслээр амьдрахаар болсон гэдэг энэ хүү шийдвэр байна. Өөрөө би загалмаагаа өөрөөр болсон гэсэн утгатай байна. Тэгэхээр бид нэг ийм зүйлийг ойлгож авах хэрэгтэй. Загалмаа бидний ийм зовлон, өвчин, хатгуур тийм зүйлүүд гэхээс илүү загалмаа бол биднийг хүчрэг болгодог зүйл. Бидний хэн байсан бэ? Хэн хэрнээ Бурхны хайрыг хүртчихэд байгаа вэ гэдгийг харуулж өгдөг тийм зүйл байна. Загалмаа бол бидний Бурхны хүү Есүс Христ биднийг аврахын тулд хадагдаж алгадахаас аргагүй нөхцөл байдал орсон тийм гим нүгэлтэй нэгэн байсан. Тэгээ тэр гим нүглийн эсрэг одоо ч тэмцээр байгаа гэдгийг харуулдаг байгаа даа. Загалмаа бол нэг юм илүү тээш юм ядаргаа бол ерөөсөө гэж бол ерөөсөө харж болохгүй. Энэ хинийхээ ингээд би надад намайг аваа яв гэж хэлсэн юм аа. Тэгээ би авч явахаас өөр аргагүй аа. Тэгээ эзэн нь хэдэж чамаас авах юм гэдэг. Тэгж байгаа л авах байлгүй дээ гэсэн нэг ийм зүйл бол загалмаа бол ерөөсөө биш аа. Загалмаа бол цэвэр нэг талаар хүн яг өөрийгөө үүрээд явж байгаа. Өдрөөс өдөрт Христийн дотор шинчлэгдэж байгаа. Өөрийгөө үүрж явахыг тэр үүрж явж байгаа нэгэн чинь өдрөөс өдөрт Христтэй адилхан болж өөрчлөгдөх хүртэл үүрж явах. Хэдэн нэгэн цагт үүрж явах шаардлагагүй болон бүрэн Христтэй нэгдэх адилхан болох. Яг тэр өөрийгөө үүрж яваа зүйл гэдгийг бол бид нэгээс ойлгож авах. Нэр хүндээс илүү үннийг, ашигаас илүү дуулууртай байдлыг, аюулгүй байдлаас илүү итгэлтэй байдлыг, өөрийгөө хамгаалахаас илүү Христийг гэрчлэхийг энэ бол загалмаагаа өөрөх амьдрал гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Хэрвээ бид нар Есүсийн хэлснээр логик байдлаар бид нар ингээд харах юм бол өөрийгөө хадгалах гэж оролдох юм бол бид нар өөрийнхөө амьдралыг алдна гэж хэлж байна. Угаасаа Есүс Христийг итгэх хүртэл бид нар өөрийнхөө амьдралыг алдцсан явжсэн. Тэгэд одоо олоод өглөө, тийм үү? Олоод өглөө бидний амьдралаа алдах шалтгаан болсон гим нүглийг асуудлыг Есүс загалмаа дээр шийдээд өглөө. Одоо тэр загалмаа дээр юу хийгдсэн бэ? Түүнийг хүн өөрөө Есүс Христтэй уулзах тэр өдөр хүртэл амьдралаа эцсийн өдрийг хүртэл өөрөө үйлдэж амьдрах тийм зүйл байгаа байхгүй. Тэр нь юу гэдэг бид нар өдөр болгоо нэг ингээд ээлжил загалмаа дээр хадаад өнөөдөр чамаа хадах өдөр эсвэл нэг юм дундаа нэг том модон загалмаа ичээр годомжаар чирээ яваад байгааг бол өөрөөсөө хэлэхгүй. Хүмүүс биднийг ингээд харахтаа чи одоо хүртэл гимтэй байгаа юм. Харин тийм ээ би одоо гимиг гэхдээ энэ гим одоо хөгжихөө болсон. Энэ гим одоо миний нэгдүгээр зэргийн сонголт байхаа болсон. Харин би энэ гимиг ялан дийлэх надад өөр сонголт бий болсон. Одоо өсөрхийн оронд би хайрладаг болсон Өш ханзан авахын оронд би уучладаг болсон Юу гэдгийг хөөж, тууж, явуулахын оронд би уучлж, хамт байж өөрчилж, сонсож өгдөг болсон гэдэг ч юм уу. Энэ бүхэн нь одоо яг үүндээ бол бидний нөгөө үүрж байгаа загалмаа байгаа байхгүй. Хүмүүсийн биднийг яаж амьдрна гэж бодож ирснаас өөрөөр амьдарч эхлэв. Тэр өөрөөр амьдрах нь Есүс Христ яаж амьдсан бэ? Түүнтэй адилхан амьдрах энэ амьдрал нь загалмаагаа өөрөн амьдрах амьдрал байгаа. Тэгэхээр бид нэг зүйлийг ойлгож авах хэрэгтэй. Загалмаа дээр Есүс Христийн хийсэн зүйл нь биднэрт мөнх амийг болоод биднэрт шинэ амьдралыг өгдөг. Тэгэхээс энэ нь одоо Есүсээр дахин юу хэлэх вэ? Есүс миний төлөө ингэж өглөө. Одоо хойштоо хичээж явъя гэсэн нэг юм өөрийгөө хүчилсэн одоо юу гэдэг өөрийгөө албадсан ийм байдал бол ерөөсөө биш байгаа. Нэг газар албадах гэдэг үг гардаг байхгүй Библиэлд. Сонь байгаа. Бурхан биднийг албадсан гэж. Тэгэхээр бурхан биднийг хизээ алдсан бэ гэхээр нэгэн одоо том хаан хүн найр хийгээд хүмүүсийг өрсөн чи хүмүүс татгалздаг байхгүй. Би гэрэлж байгаа. Тийм учраас очиж. Би өхрөө авсан учраас өхрөө очиж. Би газар авч байгаа учраас би ингээ очиж чадахгүй нэгсэн. Тэгээ эзэн уурлаад яасан гэхээр за гадуур яваад годомжинд байгаа хүмүүсийг миний найранд өөр гэж. Тэгээ найранд зөндөө хүмүүс ирсэн ч гэсэн суудлал илүү гарсан байхгүй. Тэгсэн чинь эзэн заснартай үзэхгүй. Годомжуудаар яв. Хүмүүсийг авчир, албадан авчир гэж хэлсэн байхгүй. Хүмүүс загалмайг үүрэх дуртай биш. Хүмүүс одоо юу гэдгийг ариун амьдрах юм уу, зөв амьдрах, зөв одоо шийдвэрүүдийг гаргах дуртай биш. Хүмүүс эсэргээр гим хийх, буруу зүйлтэй нэгдэх, муу зүйл ярих, одоо юм хадгалж явах, хүнд оромжлох, дорд үзэх, шаардлагатай гэж үзвэл урвах тийм хүсэл сонирхол, тийм гим нүглийн одоо мөнхийн одоо тийм чанар хүнд бол байгаа даа. Гэтэл Есүс Христ бидний төлөө загалмаатай хадагдсан учраас бид нар тэр бүхнийг ялан дийлэх хүчтэй болсон учраас
загалмаагаа үүрж явна гэдэг чинь бид нар яг л нөгөө дархлаагаа үүрж яваа. Одоо вальсаа үүрж яваа, сүлжээгээ үүрж яваа. Тэ одоо тэ зөв харилцаагаа болон одоо зөв зүйлтэйгээ холбогдсон явж байгаа гэсэн утгатай гэсэн. Тэгэхээр бид нар одоо уцтай болсон шүү дээ. Тэ? Уцыг яах ёстой вэ? Уцыг яах ёстой? Утас өдөр бүр цэнэгтэй байх ёстой. Цэнэгтэй л байхгүй болохгүй. Тэгэхээр бид нар утсыг арчилж авч явна гэдэг нь утсыг одоо цэнэгтэй байх хэрэгтэй. Цэнэгтэй байжж тэр утасны ухаалаг байдал нь гарна. Цэнэгтэй байжж бид нар газраас яг хэрэгтэй хүмүүстэйгээ холбогдож ядна. Цэнэгтэй байжж бид нар эрэл хайгуул хийж өөртөө хэрэгтэй зүйлүүдийг олж авах бол. Тэгвэл өнөөдөр загалмаа бол магадгүй бидний өнөөдөр хармаантаа байгаа утас хамгийн энгийн жишээ нь байж бол магадгүй. Загалмаа бол бурхантай харилцаа чинь бурхан тантай хамтаж таныг үг хэлэх чинь те. Бурхан танд ямар үг хэлэх вэ? Таны төлөө юу хийсэн бэ гэдгийг сануулж байдаг. Тийм учраас өдөр бүр түүнийг өөрөн амьдр. Зарим зүйлийг та өөрөө л өөрнө. Өөр хүнээр өөрүүлэх боломжгүй. Яг гэвэл тэр загалмайг та өөрөө бий болгосон байдаг. Харин таны төлөө Есүс Христийн үүрсэн тэр загалмай бол Бурхны хайр таны амьдралд ямар их байгааг харуулдаг учраас та бол түүнийг үүрж явахад яг үндэ зовлон зүдгүүр бэрхшээл аимшигтай зүйл гэхээс илүү бэрхшээлийг ялан дийлэх хүндэгцэн үед хэрэг болох тэр бүх зүйлүүдэд та үүрж явна л гэсэн үг болж байгаа юм. Сэтгэл донглон хүрээ
Өнөөдөр бид Матай 10-ын 38-аас 39 загалмаагаа авалгүйгээр миний хойноос дагагч нь миний хувьд зохистой нэгэн биш. Амиа ологч нь түүнийгээ алдах болно. Миний төлөө амиа алдсан түүнийгээ олох болно гэсэн ишлэлийн дагуу суралцлаа. Тэгвэл загалмаа бол бидний зовлон биш, харин өөрсдийгөө өөрч байгаатай адил бидний дархлаа, сүлжээ, бидний тэр зөв харилцаа гэсэн бидний тэр сайн сайхны төлөө байдаг тэдгээр зүйлс гэдгийг бид нараас харлаа. Тэгээ пастор маань хэлэхдээ бидний үргэлж гарт байдаг гар утастай адилхан загалмаа бол бидэнд зайлшгүй хэрэгтэй, бидний хамгийн хэрэгтэй зүйл гэдгийг дахин сануулж өглөө. Тэгээ бид нар гар утсыг ашиглахдаа үргэлж цэнэгтэй байлгадаг, арчилж торддог, магадгүй хамгийн сүүлийн үеийн загвар гарахад дахин авсаар байдаг. Яг түүнтэй адилхан бидний загалмай бол үргэлж арчилж, тордож, өнгөлж байх ёстой тэр зүйл гэдгийг сануулж өглөө. Хамтдаа эзний өмнө ирээд залбирцгаая. Өрчлөөсөн цаг бүтээсэн эзэм танд маш их баярлалаа. Энэ өглөө бидэнд Есүс бидний төлөө загалмайг үүрсэн шиг бид бас өөрсдийнхөө загалмайг үүрэх ёстойг сануулж өгсөнд баярлалаа. Гэхдээ бид загалмайг өөрсдийгөө аврахын тулд биш, харин шинэ амьдралаар амьдрахын тулд тантай харилцаатай байхын тулд таныг бидний төлөө юу хийснийг, биднийг ямар том ачаанаас хөнгөлснийг хүмүүст гэрчилж бас өөрсдөө хүчтэй байхын тулд энэ загалмайг үүрдэг. Тийм болохоор өөрийнхөө үүрэх ёстой загалмайг үүрэх хүч чадлыг танаас асууж байна. Өөрийнхөө загалмайг үүсгэлгүйгээр өөрөө бий болгосон учраас түүнийг хүлээн зөвшөөрч ямар их ачаа дарамт гим нүглийн дундаас Бурхан намайг аварч загалмай дээр миний төлөө юу хийснийг өнгөрөх ирэх амьдралдаа гэрчлэн амьдрахыг хүсэж байна. Та биднийг өдөр болгон ивэж өрөөж хүч чадал төсвөр төвчээрийг өгөөрэй. Есүс танд баярлалаа. Таны нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энэ хүрээд манай Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Хамт байсан сонсогч та бүхэнд баярлалаа. Маргааш энэ цагта эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.